За тэгээд зарим сайдуудынхаа хэлж байгаа зүйлийг сонсохоороос нүднээс бараг нулимс гоочих гээд байгаа юм. Нэрэл бид зөв чиглэлөө яваад байгаа юм шиг. Тэгээд түрүүн Асуурын гавь гишүүний хэлж байгаа бодит үйлдэл байхгүй. Тэгээд ерөөсөө бараг төсвийга хилцүүлгийн дундор зүгээр сууж чадахгүй гараад хэвлэлийн урлагийг зогсож байгаа сайд нар ч байна. Тэгээд одоо иймэрхүү байдлаар төсөв хилцүүлэх юм бол эн чинь өөр хандлагын асуудал гэж байгаа байхгүй. За тэгээд зарим хүмүүс маань бас ярих юм аа. Нэг салбарын төсвийг танаад нөгөө салбарт өгмөр байна гэдэг байгаа байхгүй. А бид эсэргээрээ ярмаар хэрэгцээгүй зардлаа танаад яаж энэ төсвийн орлогыг илүү их бүрдүүлдэг болох тухай ярмаар байна. Бидэнд зам хэрэгтэй. Боловсрал хүний хөгжүүлэх асуудал дээр бүгд хэрэгтэй байхгүй. Бүгд хуримтлагдсан энэ асуудлууч. Тэгэхээр ерөөсөө уялдаагүй асуудал байхгүй. Тэгэхээр бидэд энэ яаж энэ эдийн засгийн одоо тэлэх энэ орлогыг тогтвортой олж ирдэг болох уу гэдэг зүйлээ бидэд ярьж иж бусад салбар яа нөхөс яг байгаа энэ хэмжээндээ бид нар сэтгэхэд байвал ерөөсөө юу ч өөрчлөгдөхгүй. За нэг талдаа бол үнэн. Бидний энэ 5 литрийн сав цоорцсон байхгүй. Энэ 5 литрийн сав тоон ус хийсэн ч энэ дүүрэхгүй. Яагаад тэгэхээр энэ цоорхоо. Тэгээ дөрөнд орж ханд гişүүн одоо бас зарим хүмүүс хэлээд байна л да. Тэр нэгжийг өөрчлөх асуудал найдлаа гişүү. Тэр зөв шүү дээ. Энэ судалгаа 330 сумыг 110 болгох судалгаа ализээ хийгдсэн. Тэгэхээр бодит үйлдэл бодлого болж чадахгүй байгаа. Тэгээ манай сайдууд ер нь жоохон вакуумччтэй юм шиг байна. Ер нь ямар ч хүн болсон. Тэгээ буудуулахгүй байж байгаад улс төрийн амьдралаа нэг жоохон урт болгочих даа гэж ерөөсөө юм хийдэггүй. Тэгээ яг цаг хугацааны цаглбартай хэдийн юм дээр орж ирж байгаа гүрийд сууж байгаад л юмаа хийж аваад төсөв батлагдсан цаг хугацаатай хэдийн юмаа батлуулж аваад тэгээд буруу араас уучдаг. Ерөөсөө л энэ. Тэгээ ээлжилж хідэн хүмүүс сайд болж тоглоол. Тэгээ ийм зүйлтэй. Ерөөс юм хийдэггүй, өөрчлөлтөө. Тэр судалгаа тоосон дарагдаа баг хэрэггүй болтол байж байгаа байхгүй. Тэгээ өөрчлөлтүүд байхгүй. Бид асуудлаа мэдээд идэг юу ч өөрчлөхийг хүсдэг. Тэгэхээр ийм байх юм. Ерөнхийд нь хэлгээд. За тэгээ төлбөрийн тэнцэл дээр нүгүсэт байгаа асуудал бол энэ тээврийн асуудал. 800 сая долларын шууд алддаг болсон байна. Энэ уул уурхайн биржийн хуулиас болоод байна уу? Яг юунаас болоод байна? Энийг одоо засах ямар бодлого арга хэмжээ төсвийн одоо бодлоготой уялдуулж орж ирж байгаа юм бэ. За хоёрдугаарт энэ амнаатын бодлогыг энэ засгийн газрын тогтоолоор баталдаг бас үлдээ ашиг сонирхол орж байгаа юмнууд л ил талд болсон. Усын дээж үгүй шийдвэрийн оролцоотойгоор хийдэг боллоо. Энийг хоёроо хуульчлая. Амнаатын асуудлыг бие даасаа хуулиар авъя. Тодорхой орлогыг нь орон нутагт нь үлдээе. Амнаатаас орж иж байгаа тодорхой орлогын буцаагаад байгаль орчинд зарцуулдаг байя. Ингэжиж эн чинь өөрөө олон эрх ашигч ойлголцож иж дундын ойлголцтой хүрч иж явна уулуурхаач. Өнөөдөр байгаль орчны салбар дээр ус цөөрөм дээр ерөөсө 3 тэрбум. За эхлээдгийн хариулах уу? Учрал сайд. Тэгээ сан зөрг гишүүний асуултанд хариулъя. Тэгээ ер нь түрүүн ч гэсэн тэр хөгжлийн бодлогыг үнэлэх тэр индикаторуудын талаар ч ярьлаа. Тэгээ ер нь ингээд нэг ажил төлөвлөжөөд хийсэн нэр зүгөө тэрийгэ 100% гэж үнэлээд индикатор шалгуурууд нь ч тодорхой биш. Ингэж явсаар байгаад ингээд нэг тайлан тавьдаг ингээд байнгын орон дээр ороод хөгжлийн бодлогоо тайлгандаг энэ төр бол ерөөсөө нэг формалны л болсон юм байна л да. Тийм учраас хөгжлийн бодлогын баримтчиг энэ 5 жилийн чиглэл бол шинэ аргачлалаар явснараа яг энэ сайн гишүүний яриад байгаа салбар болгон дээр хийгдэх ажлуудын яг индикатор суурилсан хэмжилт хийнэ. За тэгээд тэр үр дүнд хүрээгүй бол одоо үнэлгээ доошлтгол юм байдал руу шилжих ёстой байхгүй. Тухайн салбарт ямар үржид гарсан бэ гэдгийг бод тоогоор хэмжихгүй бол одоо нэг юм байдалтай бол байна. Тэгээ энэ удаагийн төсвийн бол гол онцлог бол байгаа нөхцөл байдалтай бол бид нийцсэн ийм үнэн бодит байдлаас бол зүгтаагүйгээр төсөв боловсруулсан. Тийм учраас төсвийн доктортой байдлын хуулийг чанд барьсан нь бол энэ удаагийн төсвийн сахилга бат хариуцлагыг нэмэгдүүлсэн төсөв болсон гэж үзэж байна. Тийм учраас эх он жилүүдэд болвол яг энэ төсвийн доктортой байдлын хуулиа бариад яг зөв цагтаа ийм мөчлөг сүрсэн бодлого хэрэгжүүлээд явбал эдийн засаг эрүүлж нэ. Орлого зарлага аль аль нь буурсан. Гол нь тэр тэнцвэржүүлсэн орлогоос суур зарлагаа хасаад тэр суур тэнцэлч өөрөө эрг гарч ийн гэдэг нь сайн үзүүлэлт. Гэтэл өнөөдөр зүгээр багш нарын ч юм уу, эмч нарын ч юм уу одоо ингээд цалин хөлс за энэ халамжийн
олон салбарт одоо ийм 200 гаруй хуулиар халамжлаад ирсэн. Тэгээ хуулиа хэрэгжүүлэхээс өөр гарцгүй ийм байгаа үед за одоо энд цалингийн нэмья гэд ингээд их хор нөгөө урсгалынхаа 24%-ийг барихгүйгээр жилийн төлөвлөгөөнд туссан тэр 24% барахгүйгээр тэрийг давуулаад явчих юм бол цаашаа дахиад нөгөө инфляцийг өөрөгдөөл нөгөө төгрөгийн аншин сулраал цалин өссөн нэртэй хэдий ч өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүн үн дагаад өөрөгдөд байхаар ямар ч ялгаагүй юм болчиход байгаа байхгүй. Тийм учраас цалин нэмсэн нэртэй төсвийн сахилгууд байхгүй тэгэл нөгөө инфляц улам өдөөгдөөл ингээл явсаар байгаа л тэгэл ийм л байдалд очиод байгаа юм л л. Тийм учраас ерөөсөө л энэ төсвийн доктортой байдлын хуулиа энд анх барил гэдэг ийм зорилгоор л энэ удаагийн төсөв хийгдсэн. Тийм учраас тэр нийт дотоодын нийт бүтээгдэхүүн орлого хоёрын харьцааг бол 28% он хүртэл 28% бууруулж чадвал энэ засгийн газрын энэ татварын багц хууль хэрэгжнэ. Тэр хувийн хвшлийн ачаал буурнаа. Тэр хөрөнгө оруулалтын хуулиа баталжуул хөрөнгө оруулагч нар хандлага өөрчлөгдөнө л гэж ингэж зориод байгаа. Тийм учраас энэ удаагийн төсвийн мөчлөг сүрсэн бодлого бол энэ геологийн салбарт энэ эрэл хайгуулыг нэмэгдүүлэх чиглэлээр төсвийг одоо жишээ нь 2 дахин нэмэгдүүлсэн. За ингээд 4% хвшлийн түншлэлээ дэмжсэн. Дээрээс нь шинжлэх ухаанд үнэхээр одоо оюуны өмчийг эргэлтэнд оруулахад хөрөнгө оруулалт татж оруулж ирэх юм бол 4% хвшлийн түншлэлийн дагуу ирэх жилд тэр R&D буюу тэр судалгаа хөгжүүлэлтэндээ өөрөө тэр оруулж ирсэн мөнгнөөс тодорхой хувийг нь зардаг. Тэгээ Монгол улс бүхэлдээ ийм нэг дижитал дататай болох чиглэл рүү хандсан ийм л одоо төсөв болсон гэж бол ойлгоод байгаа. Тэгэхээр сахилга баттай хариуцлагатай ямар ч ус урагшаа харсан. Гэхдээ мэдээж одоо энэ чинь нөгөө хүнчлэлийн хэрээр хүлээж хийж байгаа учраас буцаад одоо зөв голдролтой одоо орцгоё. Тийм ч учраас одоо 10 сарын 30-наас өмнө түрүү ардсан намын одоо гишүүдийн одоо Ганбаатар гишүүний яриад байгаагаар ч гэсэн 5 жилийн чиглэл дээрээ ч гэсэн ингээд зөв хэмждэг тодорхой болгоё л гэдэг зорилготой байна. За Дамтны сайд тэгээд дарж явахлын сайдаар л. Тийм сайн зураг гишүүн бас айгүй чухал юм хэлээд байгаа маа. Энэ уул уурхайн бүтээгдэхүүний биржийн тухай хууль маань хэд хэдэн асуудалтай болчиход байгаа. Нэгдүгээр асуудал нь бол бид нар зөвхөн одоо ганцхан хил дээр аваачиж өгнө гэдэг ийм үүрэг хүлээсэн зохицуулт руу оруулсан. Уурхайн аман дээрээсээ зарж болдоггүй нэг одоо энэ хоёр асуудалтай. Тэгэхээр энийг жоохон чөлөөлж өгөх өөрчлөлтийг бид манай яамнаас бол хууль эрх зүйн орчны өөрчлөлтийг бэлдэж байна. Хоёрдугаар асуудал бол уул уурхайн бараа бүтээгдэхүүний хууль дээр байгаа дараачийн маш төвөгтэй асуудал юу гэхээр дотоодын борлуулалтыг хориглоо хийцэн. Тэгээ дотоодын борлуулалтыг хориглохдоо зэрэг 47 аж ахуйн нэгжүүд үндсэндээ одоо бүтээгдэхүүн байхгүй. Дахин төмөрлөгөөс бүтээгдэхүүн авч чаддаггүй. Эрдэнэс 5-7-оос бүтээгдэхүүн авч чаддаггүй. Тэгээ аваа боловсруулаа гаргаж чаддаггүй ийм нөхцөл рүү орчод байгаа. Энийг засах хэрэгтэй байгаа. За тэр амнаатай холбоотой асуудал бол шүүх хуулийн байгууллага оролцоод их зовлонтой байлээ шийдэх хэрэгтэй. Хуулийн янзлах гал оролдоод бичиж байгаа бид нарт танилцуулаад явна. Ойрын үед оруулж ирэл гэж байна. За шавхлын сайд нэмж хариулъя. Шавхлын сайдын микрофоныг өгье. Би хүлээ хариулах гал хүлээг. За сайн зураг гишүүний асуултанд хариулъя. Хуульчин тэгээд төлбөрийн тэнцэл дээр хайхтар нарийн тоо асуулаа. За яг харахгүй яг тийм байгаа. Ачаа тээвэр дээр бол бид нэр алдаад байгаа. За төлбөрийн тэнцэл дээр харах юм бол яг нэг тээврийн гарах урсгал данс 788 сая, завраг 800 сая доллар ийм асахтай байгаа. За өнөөс яг ачаа тээвэртэй холбоотой 581 сая доллар. Өөрөөр хэлбэл Монгол улс бараа татахтаа эсвэл экспорт хийхдээ тээвэр дээр алдаад байна. Дандаа гаднаас үйлчлэгээ аваад байна гэсэн үг. Тэр энийг багасгахын тулд нөгөө л дэд үтцэн яг бид машин үйлдвэрлэлтгүйгээс хойш бид нар суурлагдсан дэд үтсүү төмөр замаал бариад байгаа хэрэгтэй. Ингэж бид нар өртөө бууруулна. Гэхдээ энэ дотор нэг нюанс байгаа. Хэрвээ бид нар биржийн хууль хийгээд яг хил дээр хүргэсэн үнээр гээгүй байсан бол энэ 581 сая доллар маань манай дансаар орж гарахгүй. Хаагур чин бүгд цааталтаа төлбөр тооцсон явчихсан. Хэлийн цаана. За ингээ биржийн үнээр буюу яг хэлийн үнээр бид нар бирж дээр зардаг болсон учраас ямар ч үсэн энэ мөнгө бол манай дансаар дамжиж байгаа.
татвар дээр харагдана. Тодорхой хэмжээнд Монгол улсд үлддэг болсон байгаа гэдгийг хэлье. За сая Дамжин гүшин Амнат дээр асуулаа. За Амнат дээр би бас нэг хоёр зүйлүүд хэлье. За Амнат гэдэг бол одоо үндсэн хуулийн 6-гийн 2-ыг одоо гүйцэлдүүлэх цорын ганц бидний одоо платформ. Өөрөөр хэлбэл ашигтайж байгаа ашиггүй ч Монголын ард түмэн эндээс энэ одоо Амнатаа бид нар авч явах ёстой юм байна. Роялтиг авч явах ёстой ийм зүйл. За тийм учраас бид роялтигийн хувь хэмжээг засгийн газар өөрчлөх тэнд ямар ч эрх мэдэл байхгүй. Энэ бол одоо их хурлын эрх мэдэл. Харин засгийн газрын бодлогын орон зай хаана байдаг вэ гэхээр тэр одоо Амнатыг ноогдуулах суурь үн. Ихүү суурийг засгийн газар энийг тогтоодог. За энийг дээш нь доош нь болгох. За энэ мэдээж одоо Амнат төлж байгаа хэсэг улсуудад таалагдахгүй. Энийг шүүхтүүд. За шүүх эсрэг харамсалтай шийдвэр гаргаад байгаа сүүлийн үеүүдэд. Тэгэхээр энийг бас одоо олон нийт харах ёстой. Энэ төр шаардлага тавих ёстой, хяналт тавих ёстой. За засгийн газар өөрийнхөө төр бодлогын орон зайд харин одоо тултал суурьад хэлэхэд арга хэмжээ авах боломжтой. Хувь хэмжээг өөрчилж чадахгүй юм чинь. Суурьад хэлэхдээ харин одоо салбар унгаач болохгүй, салбараа дэмжиж, суурьач хэлээд биржээч одоо дэмжиж явах ийм л боломжтой арга хэмжээнүүдийг одоо засгийн газар эрэл хийж ингэж ажиллах ёстой. За энэ дээр одоо бид хичээж ажиллаж байгаа. За сайн зураг гүшин нэмж тодруулъя. За Амнатыг бол одоо бие даасан хуулиар оруулж ирээрэй гэж би хүсэж байгаа. За өшөөнийг зүйл байна. Энэ төрийн өмч компаниудыг олон нийт одоо болох бодлого эрхжил хэрэгжих үү? Энийг нэг хэлээд гэж. За тэгээ эрүүл мэндийн даатгалын сантай холбоотойгоор зүйлийг хэлье. Энэ бол бодит кейс шүү. Ерөөсөө архины хамааралтай нөхөр жил 6 удаа эмчилгээ одоо эрүүл мэндийн даатгалын сангаас эмчилгээгээ 20 сая төгрөг авчихна. Тэгэхээр ямар эмчилгээг одоо үйлчлэгийг 100% эрүүл мэндийн сангаас гаргах юм, ямарыг нь өөрөөс нь тэдүү 50%, 80% гаргуулах юм. Энэ зүйлийг өөрөө хэрэглэгчтэй одоо хариу одоо хяналтыг нь бий болгох энэ асуудал дээр байхгүй бол багц хугацаанд хүний регистрийн дугаар яваад хэвтэ эмчлүүлж мөнгө хусдаг ийм сүлжээ бол битүү байна. Энийгээ бид нар засах ёстой. Тэгээд тэр архины хамааралтай нөхөр 20 сая төгрөгөөр бусад хүний одоо мөнгөөр архиа уугаад жил 6 удаа эмнэлэгт хэвтэ хийж шít. Ингэж болох юм уу энэ санаж. Тэр энийг өөрчлөөч. Ингэхээр чи яаж нэг хүрэх ёстой эрүүл мэндийн салбарт вэ? Сая эрүүл мэндийн сайд нэг ноцтой зүйл хэлээ. Би энэ үйлчлэг За Чимбүрийн сайд. За сайн зэрэг гүшин зөв хэлж байна. Ер нь бол бид энэ өөрийн буруугаас болж өвчин тусчаад тэгээд бусдын даатгуулсан мөнгнөөс тусламж үйлчилгээ авна гэдэг бол энэ шудраг биш. Харин бид бол манай даатгалын тогтолцооны гол зарчим бол солидарность буюу залуучууд нь хөгжүүлдэг. Эрүүл нь өвчсөндөө туслах болохоос өөрийн харьцлагаас болж байгаа усуудыг санхүүжүүлнэ гэдэг нь энэ буруу. Тийм учраас энэ дээр бол бид одоо онцгой анхаарал хандуулах ёстой. Тийм учраас энэ донтолтой холбоотой эмчилгээ бол нийгмийн эрүүл мэндийн тусламжийн санхүүжилтээр хууль зүйн яам, эрүүл мэндийн яам хамтдаа энэ асуудлыг шийдэх ёстой гэдэг дээр санал нэг байна. За тэр гүйлгээ зогсоосон гэдэг бол энэ буруу гүйлгээ гэж хэлж байгаа шүү. Түүнээс хүнд эмчилж байгаа гүйлгээ зогсоосон биш шүү. Та зөв анхаараарай. Алгачлаад та зүгээр төсөөлөд үзтээ 10 хүн эмчлүүлэх гээд ирэхэд 8 нь улсын эмнэлэг дээр очино. Ар гэр нь бүх эм тарийг гаднаас оруулж ирж байгаа штэ. Хувийн эмнэлэг дээр очисон 2 хүн нь бүх эмчилгээнд бүрэн За төрийн өмч компаниудын асуудал. За ажлын шин 3 номерын микрофон. Төрийн өмчийн удирдлага зохицуулалтын газрын дарга Цэнгэл дарга хариулъя. За сайн зураг гишүүний хэлж байгаа төлбөрийн тэнцэлтээрээс та бүхэн анхаараарай. Тэгээ энэ оны эхний 7 сарын байдлаар 284.1 сая $, алдагдaltaй байгаа. Энэ оны эцэхэд 600 сая $, төлбөрийн тэнцэл алдагдaltaй гарахаар байна. 2026 онд 1.5 тэрбум $, алдагдaltaй гарахаар байна. Монгол банкны дэд ерөнхийлөгч шийдсэн 2 хүн улсын хурлын чуулганы тахимд сууж байна. За энэ бол ерөөсөө инфляц өдөгдөөл төлбөрийн Монгол төгрөгийн ханшийг унгах эрсдэл үүсгэн шүү дээ. За ингээ инфляц гэдэг чинь өөрөө яг л хүн болгоны карманаас авч байгаа татвартай яг адилхан. Цалингаас, тэтгэврээс бидний бараа бүтээгдэхүүн худалдаж авч байгаа бараа бүтээгдэхүүнээс авж байгаа татвартай яг адилхан. Тэгэхээр бид нөгөө талдаа татвараа бууруулъя гэж ярихээс баг илүүтэйгээр магадгүй инфляцаа бууруулъя гэж ярих ёстой юм шүү. За үнийг бол манай чойжо сайд өөрөө
маш их ярьдаг юм. Тэгэхээр үүн дээр та бүхэн маань анхаараарай. Мөнгөний бодлого тун утгагүй улсын хурлд өргөн барихаар байна. За. За сайн зэрэг гишүүний асуултанд хариулъя. Үндсэн чиглэлийг засгийн газар хурлаар хилцүүлэхээр бэлдэж байна. За энэ удаагийн үндсэн чиглэлээр бол бид 9 хуулийн этгээдийг оруулахаар ингээд төлөвлөж ажиллаж байгаа. За энэ дээр бол Эрдэс 5-7, Дулааны 3 дугаар захиргааны станц, Эрдэнэтийн Дулааны станц, Төрийн банк, МЯТ, Монголын захиргааны холбоо, Монголын хөрөнгийн бирж, хөдөө аж ахуйн бирж, үндэсний давхар даатгал гэсэн ийм 9 одоо хуулийн этгээд одоо үндсэн чиглэлд орохоор байгаа. Ингээд их хурлаар хилцүүлээд улмаар засгийн хурлаар хилцүүлээд улмаар их хурлд өргөн барина. За сайн зэрэг гишүүн. За тэгээд Чимбүрэн сайд яг энэ асуудлыг ойлгож байгаа бол яг хийчээрэй. Байгаль нөөцөдөө битгий хулгаад алдаад байгаараа. Байгаль нөөцөөр өөрийнхөө эрүүл мэндийг хайгардгүй архичдыг битгий эмчлээд байгаараа. Тэнд ахмадууд, тэнд хүүхдүүд эрүүл мэндийн үйлчлэг тусламж үйлчлэгээ зайлшгүй хэрэгтэй байна. Энийг анхаарна үз. Тэгээд хоёрдугаарт одоо яг шадар сайдаас асууя гэж бодсон юм. Энийг тендерийн үйл байна. 6 сарын 30-ны дотор тендерээ зарлж чадахгүй гээс болоод энэ хөрөнгө оруулалтын талаасаа бол төсвийн үйлчээрээс 6 сарын настай болсон. 6 сарын настай бол баталж байгаа. Би ч одоо ч батална. Тэгээ энэ төсөв дээр тавьж өгж байгаа хөрөнгө оруулалтуудыг энэ тендер худалдаа авалт талаасаа одоо асуудалгүй явцдаг энэ юм хиймээр байна. А нөгөө талдаа бид нар төсвийг төлөвлөхдөө маш сайтар бэлтгэл ажлыг хангах ёстой гэдэг ийм хоёр зүйл ерөөсө харагдаад байгаа. Тэгээ энэ реформ энэ төр ерөөсө орж ирдэггүй. Ер нь л одоо сайхан л ярьдаг л та. Тэгээд одоо буудуулчихна гэдээ ерөөсө байхгүй. Тийм холын бодолтой ч гэдэм үү улс төрд олон жил явна гэдээ ерөөсө бие зинээд нэг ийм яс мэлхийний хоёрын дотор. За сайн зэрэг гишүүн үг хэллээ дээ. За